Өчигдөр минь хүргийн эрхэм үзэгчтэй за 5 гариг хэдийн айлчлан ирсэн байна. Тэгэхээр та бидний хүсэн хүлээдэг 5 гаригийн өдөш бүр за 23 цаг тэг 5 минутаас хүрдэг. City Night шөнийн нэвтрүүлэг маань эхлэхэд бэлэн болсон байна. За өнөөдөр анхаатаа шөнийн мэнд хүргэе. Баярлалаа. Ондоо бас шөнийн мэнд хүргэе. Өнөөдрийн нэвтрүүлэг бас баг зэрэг хоцорж эхэлж байгаад үзэгчдээсээ хүлцэл өчьё. Тэгээ дараагийн дугааруудаас бид нэр цагаан барих тал дээр анхаарч ажиллана гэдгээ амлая. Энэ 7 хоног ер нь хэрэг үр бүтээлтэй 7 хоног өнгөрчээ. Тэгээд энэ тухай бас хоёулаа мэдээж нэвтрүүлэг эхлэхдээ нэг хальт хуучлаад өнгөрдөг уламжлалтай шүү дээ. Тэгэхээр нэвтрүүлгийн үзэгчид маань мэдж байгаа хаа за өнгөрсөн дугаар дээр их юм бол анхаа байгаагүй. Анхаа эмнэлэг твцсэн байсан. Харин аль хэдийн эдгэрээ сайжраад гараад ирсэн байна. Баяр хүргэе. Баярлалаа. Тэгээ үзэгчдийг их саналаа. Тэгээд өнөөдрийн нэвтрүүлэг үзэгчдийг их уйдаахгүй, сонирхолтой, одоо маш онцлог зочидтой ийм нэвтрүүлэг болно гэдэгт эргэлзэхгүй байна. За тэгэхээр хамгийн ихний зочин бол хэдийн студид хүрэлцэн ирсэн байна. Цаг 23 цаг 17 минут болсон байна. Үзэгчдтэй нэвтрүүлэг маань студиэс шууд хүрч байгааг уламжлахтаа таатай байна. Ингээд хамгийн ихний зочноо өгтгөө. За ингээд манай нэвтрүүлэг бол эхэлсэн цагаас хойш үзэгчдээсээ байнгын санал хүсэлт авдаг. Ер нь хинтээ уулзмаар байна, хэнийг зочноор оруулмаар байна гэд энэ дунд одоо нэг хүний нэр бол одоо байнга шахвал биднэрт ирж яадаг, санал хүсэлт ирж яадаг. Тэгээд өнөөдөр бас бидний урилгыг аваад хүндэтгээд энэ орой олсон байна ирсэн зочноо энэ одоо танхимдаа нэвтрүүлгийнхээ студид урьж байгаадаа маш их баяртай байна. Энэ бол топ модель Бадам Гэрэл. Бадам Гэрэлгээ тайзнаа урьж байна. За үчи минь. За үчи минь. Гадаа ямар хөө байна? Гадаа их гоё дулаахан биш үү? Сайхан байна тийм ээ. Дулаараад урин дулаан цаг болцсон. За тэгээ Бадам Гэрлийн маань сонир сайхан их байгаа ажил амьдрал улс төр бизнес гэдэг ингээд олон зүйлийн тухай өнөөдөр яриа өрнөх байх гэж бодож байна. City Night шөнийн хөтөлбөр бол студиэс шууд хүрдэг. Тэгээд нэг онцлог нь бол City Night шөнийн хөтөлбөр гэсэн Facebook хаягаар асуулт асуух боломжтой байдаг. Тэгэхээр үзэгчд маань манай City Night шөнийн хөтөлбөр гэсэн Facebook хуудас руу ороод Бадам Гэрлээс асуухыг хүссэн бүх асуултаа асуух боломжтой. Ингээд мэдээж бид нэр вайнаар бас дайлдаг уламжлалынхаа дагуу вайнтайгаар ярилцлагаа өрнүүлье. Бадам Гэрэл сая гэрээс ирсэн үү? Тэгсэн. Сая бас манай хүү гарахгүй бас нэлээ удсан. Тэгэл ямар ч яарч сандраал ирсэн чинь бас гайгүй хойшлцсан байж таарад. Тэгээд амжичлаа. Ээжигийн ер нь хүн телевизээр хэр их үздэг вэ? Милээ хардаг баха яг гарах болгонд нь тааралдвал тэгэл хараал ээжээ байна гээл. Тэгэл эсвэл аав нь гарвал ааваа байна гээл. Хамт гарвал ээж ааваа байна гээл. Тэгэл телевизээр очиж үнсээл те. Тий ингээл гайхаал би энэчээ сууж байхад зургтаа гарч ивэл лишээ нэг хараал ингээл аль нэлээ гэл боддөө шүү. За хоёр бүсгүйгээ улаан дарсаар дайлъя. Бадам Гэрлийн хувьд ер нь улаан дарс вайн ер нь хэрэгэлдэг вэ? Вайны хэрэглээг бас би тодорхой хэмжээгээр дэмждэг. Яагаад тэгэхээр бас энэ вайны төрлүүдээс шалтгаалаад хүний биед хэрэгцээтэй олон шимт хэмжээлүүд байдаг гэж уншиж ирсэн. Тэгээд энэ ч бас их уух хэрэглэхэд их утга учиртай юм байлээ. За утснаа. За амжилтын төлөө. Тэгээ манай нэг үзэгчд ингэдгийг нэвтрүүлэг дууссаны дараа зочин маань вайн ууцсан болохоор цагдаа заавал зогсоогоор. Айгу муу ёртой тиймэрхүү юмнуудыг ирээд байдаг. За асуултаа эхлүүлье. Үзэгчд маань маш олон асуултуудыг асуухыг одоо хүсэж байна. Тэгээд хамгийн ихний үзэгчдээс маань асууж байгаа асуулт болохоор биеийн жингээ хэрхэн яаж барьдаг вэ гэсэн уламжлуулсан асуулт байна. Тэгээд энэ асуултыг бол асуулт гэж хэлж байгаа. Ялангуяа өнөөдөр топ модель, загвар өмсөгч ийм одоо гойлог сайхан эмгтэй хурж ирсэн учраас энэ асуултыг асуухгүй өнгөрч болохгүй байх гэж бодож байна. Миний бодлоор ер нь бол хүн болго өөрийн гэсэн нэг тийм онцлогтой бие физиологи онцлогтой байдаг. Тэгээд яг одоо минийхийг магадгүй яг таг ингээд дуурайгаад хийхэд өөртөө тохирохгүй зүйл ч гэсэн гарч болцсошгүй. Тэгэхээр ер нь бол яг өөрийнхөө биеийн тэр онцлог давуу талуудыг маш сайн мэддэг байх шаардлагатай болов. Тийм болохоор өөрийгөө аягүй сайн үжид судалдаг те ингээд за би тийм мэдхээрээ тэгдэг ийм мэдхээрээ ингэдэг ходоод энэ үед өвддөг энэ үед би эрт унтах хэрэгтэй гэл ингээл ерөнхийдөө зөв амьдралын хэв маяг л хүнийг өөртөө таалагдах хэмжээний харагдахад их үр дүнтэй нөлөөтэй байдаг болов уу гэж боддог. Манай өсвөр насны үзэгч Ган Чимэг ерөөс нэвтрүүлэг эхлэхийн нэлээд өмнө бидний асуултаа хариулсан л та 14 настай Ган Чимэг маань. Тэгэхээр яг одоо Бадам Гэрлийг шүтэж авдаг шүү. За таныг бол одоо амьдралынхаа үлгэр дуурайл болгодог шүү гэж бичсэн байна. Тэгээ ирээдүйд бас тань шиг болохыг хүсдэг гэж. Тэгэхээр маш олон одоо өнөөдөр өсвөр насны охтууд маань Бадам Гэрлийг хараад яг л энийг чи болох юмсан гэж
бодож байгаа ах гэж бодож байна. Ер нь одоо олон хүний үлгэр дуурайлал байх хэцүү юу одоо яана за хазгаа гიშгчих үедээ итгэлийг нь алдчих үедээ ч гэдэг юм уу тийм айдас бас байдгүй. Нөгөө талаараа одоо хүний үлгэр дуурайлал байдаг учраас бас ингээд одоо буруу хийхгүй, худлыг үлдэхгүй одоо бүх юм одоо зөв байх ёстой гэсэн үг үү? Миний бодлоор эмэгтэй хүн бол бас энэ байгаль дэлхий дээр ирэхтэл сайн сайхан зүйлийг тээж ирдэг, сайн сайхан зүйлийг түгээх гэж ирдэг, эерэг сайхан болгоныг хүмүүст зөвөр мэдрүүлж ойлгуулахыг хичээдэг тийм одоо айгуу тийм өвөрмөц шин чанарын хүмүүс болов гэж боддог. Тэгэхээр эмэгтэй хүмүүс л гэрийнхэн уур амьсгалыг бий болгодог, таатай нөхцөлийг бүрдүүлдэг. Эмэгтэй хүн байгаа газар уян зөөлөн, хүлээцтэй, тайван, сонсогч хүмүүс их байдаг ч гэдэм үү. Ер нь бол эерэг талын ойлголтууд их олон байдаг бах. Тэгэхээр миний хувьд ч гэсэн хичээж яваал залуу хүн. Тэгээд ямар ч байсан та бүхний одоо сая энэ охины хэлсэнчлэн амьдралынхаа үлгэр дуурай болгодгоо гэдэг чинь тэгээд маш их баярлж байна. Би маш их урам авж байна. Яагаад тэгэхээр энэ бол эргээд миний бас ирээдүйд зорддог том зорилгын маань нэг их хэсэг. Яг сургуулийнхандаа зөв нөлөөлөхийнсэн эргээр үлгэр дуурай болохынсан гэдэг тийм үзэл бодлоор бас өөрөө андраагаа ч гэсэн нээжсэн учраас дандаа хүүхдүүдтэй ажилладаг учраас энэ бол миний хувьд их сайхан урмын энэ мөч байна гэж хэлмээр байна. Баярлалаа. Бадам гэрэлд хаягдагдсан маш олон захидлууд ирж байна та. Тэгээд ингэж хүмүүсийн дунд бас бадам гэрэл топ модель бадам гэрэл гэхээр гэр бүл гэдэг зүйл хамгийн нандин чухал. Гэр бүлдээ тавьж байгаа халамж тэгээд гэр бүлийн тухай тэр ойлголтууд, мэдээллүүд хүмүүст өгж байгаа тэр үлгэр жишээ байдлууд нь бол одоо бусад одоо энэ олонний танил хүмүүсийг бодох юм бол хамаагүй их байдаг гэж. Тэгээд эндээс ингэж л та нөхөртөө хамгийн их баярлж исэн үеэ хуваалцаач ээ. Хамгийн том surprise ч юм уу, хамгийн сайхан мөчөөсөө хэлээч гэж байна. Манай хүн ер нь хүнд айгу шудраг ханддаг. За тэгээ маш их үнэнч ханддаг. Тэгээд аливаа зүйлийг их нухацтай бодож шийдвэр гаргаж тухайн хүнд хэрвээ магтаал хэрэгтэй бол хэрэгтэй гэсэн цагтанд хэлж чаддаг гэж би боддог. Тэгээд ямар ч намайг жирэмсэн байхад надад маш их урам өгчээсэн. Би яг тэр үеийг эргээд бодоход надад тэр үеийн дурсамжууд бол хизээч мартагдахгүй бас мөчүүд юм нэг байдаг. Яагаад тэгэхээр яг андраагаа нээх үү яах уу гэж бодож байгаа манай нөхөр л нэр өөрийн гэсэн энэ одоо хүүхдүүдэд юу өгөх гээд байгаа, юуг зориод байгаа тэр зүйлээ яг өөрөө бүтээ. Яагаад гэвэл чамд тийм боломж байна. Харин чамайг дэмжээ. Ерөөсө бүхэл талаар би чамтай хамт байх болно. Битгий санаа зовоорой гэд. Тийм юмд л эмэгтэй хүн айгу баярлалтай юм шүү. Ер нь нэг тийм амар үнэтэй бэлэг эсвэл айгу тийм өдөр болгон ямар нэгэн гоё бэлэг гэдэг бол зөвөр хэрэгтэй үедээ зөв цагаа олсон тэр мөчөд өгж байгаа хүнд зориулж өгж байгаагаас шалтгаалаад зөв цагаа олсон байвал бэлэг гэсэн утгаа хангадаг болов уу гэж бас. Бас дээрэс нь нөгөө нэг хэр их үнэтэй юм уу, эд хөрөнгөөр үнэлэгдэхгүй. Ямар нэгэн материаллык тийм тэр талаасаа гэхээсээ илүү зүгээр хэрэгтэй зүйлийг нь л тэр хүнд өгч чадчихвэл тэр бол бэлэг болж чаддаг. Тэгээд хэрэгтэй үгийг маань тэр цаг үед хэлсэн учраас би тэр үгээр өдөөг хүртлээс тижээгдэж явж байна. Гэр бүлийн тухай яриад ихсэн чинь бас ийм зүйлийг асууя гэж бодлоо л да. За одоо үзэгчид маань бол бүгд мэдж байгаа. За бадам гэрлийн маань нөхөр сонгуульд нэр дэвшиж байгаа гэж. Тэгэхээр мэдээж сайн одоо амжилттай яваа эр хүний чарт, за эмэгтэй хүний чарт мэдээж сайн хань байдаг учраас тухайн хүн бас тухайн салбарт амжилт гаргадаг баха. За нөхрөө ер нь одоо хэр сойж ийн, бадам гэрэл арын албыг хэр дааж ийн. Би ч одоо бас их голлох менежерүүдийнх нэг штэ. Тийм болохоор ер нь бол энэ хүний үзэл бодлыг зөв тэгээ дээр нь эх орныхон төлөө цохилох зүрхийг нь би мэдэрдэг учраас нөхрийнхөө энэ хийж байгаа үйлдэл зорж байгаа зорилгот нь эцээ хүртэл яг энэ хүний дэргэд, яг энэ хүний ард, яг энэ хүний хэрэгтэй гэсэн бүх цаг үед хамт байна гэсэн зорилготой амьдарж байна. Тийм болохоор маань нөхөр бол бас сонголт өрсөлдөх болсон нь бол бас залуучуудыгаа урайлж байгаа нэг тохиол. Яагаад тэгэхээр бид нар одоо яг энэ залуу үе маань маш их боловсралтай болцсон, маш том зориг тэмүүлэлтэй болцсон, хийж байгаа үйлдэлүүд, бүтээж байгаа зүйлүүд нь бид нар одоо ямар нэгэн байдлаар хэмжихээс илүүтэйгээр энэ бол зүгээр үнэт зүйл болгож чадж байгаа тэр одоо мөчүүдийг бий болгож чадж байгаа тэр хүмүүс бол залуучууд бас байгаа. Тийм болохоор залуучуудыг бол өдөө энэ цаг үед бас яг энэ үр бүтээлтэй, за тэгээд уг нь ард түмэндээ хүрч чадах тэр нэг орон зайд бас очих хөстэй цаг нь болцсон гэж бол үзэж байгаа.
Тийм болохоор нөхрийн хаан бөгөөд яг энэ залуучуудыгаа бол 100% дэмжиж байгаа. Ерөөсөө л миний зүгээс ямар л боломж вэ тэр талаасаа тэгэл үг хэрэгтэй юу? Эсвэл одоо дэмжлэг ямар дэмжлэг хэрэгтэй? Тэгэл ерөөсөө л би те сэтгэлээсээ тэр хүнд яаж тусалж болох вэ бүхэл талаар нь туслахыг хүсэж байгаа. Бадам гэрэл яг ямар мэрэгчлээ юм бэ? Тэгээд яагаад энэ загварын салбарт одоо хүртэл одоо тонож үлдээж энэ амьдралаа зориулж загварын агентлаг нээж ингэх болсон юм бэ гэсэн асуулт ирсэн байна. За би маркетингийн удирдлага гэсэн мэрэгчлэр одоо маркетингийн менежер мэрэгчлээ. За тэгээд компьютер техник менежментийн сургуулийг одоо яг TEMS компьютер техник менежментийн сургууль гэдэг нэршилтэй байхад нь төгсөжсэн. Тэгээд тэр үедээ бол нөгөө их хүсэж тэмүүлж TEMS-д бас орж исэн. Одоо бол манай сургууль Бухас гэсэн бизнес удирдлага хүмүүнлэгийн сургууль гэсэн нэртэй болсон байлээ. Тэгээд миний мэрэгжил бол маркетинг. За тэр утгаараа бас өөрийнхөө эхлүүлж байгаа энэ андра эсвэл ямар нэгэн бизнесийг бас ингээд тодорхой хэмжээний үр хөрөлтэй байхад надад их нэмэр болдог болов уу гэж боддог миний мэрэгжил. Зарим одоо яг загвар өмсдөг тайзан дээр алхдаг хүмүүсийн хувьд бол жирэмсэн болно, хүүхэд төрүүлнэ гэдэг бол маш хүнд эрсдэл. Маш их том одоо ийм шалгуур эрсдлийг дагуулж идэг л да. Тэгээд яг энэ том давааг ерөөсөө ингээд ямар ч торох зүйлгүй даваа гарсан учраас Бадам гэрэл үнэхээр хүчрэх гэдгээ одоо үнэхээр яг л энэ тайлан дээр алхаж явах хэрэгтэй хүн гэдгээ харуулсан болов гэж. Тэгээд яг хамгийн анх одоо хүүхэдтэй боллоо гэдгээ мэдэрсэн тэр мөч ер нь ямар байсан бэ? Айгүй тийм сэтгэл хөдлөл дээцэгтэй үрд юм байлээ. Тэгээд бид нар гэр бүлийнхаа хоёр найзтай тэгээд бид хоёр хамтдаа агаарт гараад тэр Мартин намны үе байсан юм аа. Бас манай нөхрүүд л баярлуулах гал ихнэрүүдээ. Тэгээ гэр бүлийн найзуудаараа хоёр хос гэсэн үг шүү дээ. Агаарт гарч явж агаад тэгээд би өмнөх өдөр нь айгүй хуул мууланд авираал ингээл бит хоёр эмэгтэй нь ингээл айгүй сахилгагүй байсан. Тэгээ би яаж мэдхүү өөрийгөө чирэмсэн гэж. Тэгээд оройн нь би зүгээр тест аваа явцсан байсан нэг тийм мэдрэмж төрсөн гэх юм уу. Тэгээд үзээд жирэмсэн болсон гэдгийг мэдээд бит хоёр бүр хоёр биеийн луг хараад уйлж исэн. Тэгээ бүр тэр үеийг бодохоор үнэхээр л цаг үе олсон хүсчихсэн зүйл маань мөн байсан юм шиг санагддаг. Тэгээд өнөөдөр тэр жижигхэн амьдралын тэр жижигхэн нэг амны ачаар бас бит хоёрын зорилго илүү бат бих илүү хүчтэй болж чадж байгаа гэж боддог. Нэгэнтэл одоо хүүхдийн тухай яриа өрнөсөн болохоор ч тэр City Night шинэ хөтөлбөр гэсэн Facebook хуудсанд маань Бадам гэрэл таялагдсан бас нэгэн асуулт ирсэн байна. Хоёр дахь хүүхдийн төлөвлөгөө хизээвэ гэд. Одоо нэгэнтээ нөө гэр бүл болсон хүмүүсийн хувьд бол эхний хүүхд гараад ирэхлээр за хоёр дахь хүүхд дараагийн хүүхд ер нь хизээ байх зүгээр юм байна да гэдэг ийм төлөвлөгөөнүүд гараад ирчтэй юм шиг байгаа тий. Төлөвлөж байгаа. Тий, санаандгүй гэхээсээ илүүтэй тий. Хоёр дахь хүүхдийг бол яг төлөвлөлтөө юм шиг байна хүмүүс тий. Тэгээд миний бодлоор ч гэсэн яг төлөвлөж байгаа. Тэгээд ямар ч байсан одоо энэ нэг гэр бүлийнхаа айгүй том сонголтон дээр бид нар ирсэн байгаа. Тэгээд энэ улс их орныхон төлөө хийж чадах зүйл юу вэ гэдэг тэр сонголтоо амжилттай биелүүлснийхаа дараа хүүхдийн төлөлийн асуудлыг бол шийднэ гэж бодож байгаа. Тэгээд ер нь би чинь айгүй олон хүүхдтэй болохыг хүсдэг хүн. Тэгээд аль болох миний бие дийлдгэл юм бол тэгээд хүн гэдэг бол өөрөө капитал одоо бодит капитал учраас тэрийг өгөөдөл байвал аваад л яг үнэ. Тэрөөсөө тэрнээс бол айдаггүй. Тэгээд багаас айгу ололоо өссөн олон дүүнертэй тийм болохоор тийм нэг амар айдас бол байхгүй. Зөвхөн хүлээж байгаа хүлээлтээс илүүтэйгээр төлөвлөж байгаа төлөвлөгөө байгаа. Тэгээд одоо ингээд нөгөө сайхан хүүхнүүдийг, үзэсгэлэнтэй хүүхнүүдийг янз бүрийн хил ам ерөөсөө ингээд тойроод салдгүй штэ. За хамгийн сүүлд гэхэд жишээ нь Бадам гэрлийн топ модель болсны дараа маш их хил ам гарч ирсэн тий. Одоо түүнтэй ч холбоотой, үүнтэй ч холбоотой учраас гээд ингээд энэ бүхнийг даваад өнөөдөр ингээд аз жаргалтай амьдраад байгаа нь яалтчгүй одоо нөгөө хоёр хүний сайхан хайр дурлал аз жаргал юм да гэж яг өөрийн чинь талаар гарсан тэр сэтгэгдлүүдэд Бадам гэрэл болон одоо Бадам гэрлийн гэр бүл яаж ханддаг вэ? Одоо бол нэг тэгж амар ач холбогдлохоо болцсон шүү. Тэгэхээр эзэн хинбэ энэ төр гэл хайж ерөөсөө тэгдэггүй. Ер нь би айгүй тийм юу гэмээр энэ дээ. Аль болох юмыг айгүй зөөлнөөр, энгийнээр өөртөө төвггүйгээр өөртөө ингэж амар стресс болохгүйгээр хүлээж авахыг хичээдэг. Хэрвээ надтай хүн айгүй муухай харьцсан байлаа ч гэсэн зүгээр тэр үедээ тэр хүнд болов ойлгуулахыг хичээгээд за ойлгохгүй бол заавчлаарай гэд гараад явах зоригтой байдаг. Тэгэхээр тэрийг бол энэ загварын салбараас надад суулгаж өгсөн. Яагаад тэгэхээр өөрөө их хатуу салбар, өөрөө ийм маш их өрсөлдөөнтэй дандаа сайхан
тэ үзэсгэлэнтэй одоо ингээл гадаад төрхөөрөө бүх л талаараа амар өрсөлдөөнтэй байдаг учраас энэ дээр бас тунж үлдэхийн тулд дотоод энэ өөрийнхөө үнэлэмжийг, өөрийнхөө үн цэнийг, өөрийнхөө хүн байх утга учирыг тэ дотоод ур чадвараа илүү сайн хөгжүүлэх шаардлагатай гэдэг үднээс харилцааныхаа чадварыг бас их сайн хөгжүүлэх шаардлагатай болсон. Тэгээд тэр бол ингээл хөгжөөл явж л байгаа. Би илүү сайжрна гэж бас бодож байгаа. Тий. Хэр шүтлэгтэй вэ Бадам гэрэл? Шүтлгийг бас дотор нь хоёр хувааж болох гэдэг юм шиг. Нэг нь бол одоо Будда гэдэг ингээд Есүс Христ гэдэг тэ бурхан гэдэг ингээд төрөл бүрийн зүйл. Нэг нь болохоор өөрөө өөртөө нөө дотоод сэтгэлээсээ бас ингээд ярилцдаг нэг төрлийн шүтлэг гэж би бас бодоод идэг байхгүй юу. Ингээд ямар нэг юм болоход өөрөө өөртөөгөө ярилцдаг ч юм уу, эсвэл одоо өвөг дээдстэйгээ ярилцдаг ч юм уу гэдэг тиймэрхүү янз янзын юмнууд байгаад байдаг л та. Тэгэхээр Бадам гэрлийн үед ер нь тэр тал дээр ямар байдаг вэ? Одоо хүн болгонд ер нь тиймэрхүү зүйлтэй болчиход ах шүү дээ. Би бол бүх шашныг хүндэлдэг. Мэдээж хүний энэ ёсноос гажууд биш бүхэл шашныг бол хүндэлдэг. За тэгээд яг ингээд амар шүтдэг шашин бол байхгүй, хүндэлдэг. Тэгтээ ер нь бол би өөртөө л илүү их итгэдэг. Зүгээр өөрийнхөө хийж чадахгүй зүйлийг ямар нэгэн байдлаар аль нэг зүйлд даатгахыг хүсдэггүй. Зүгээр л за чи Бадам гэрлээ хийж чадна гэвэл чадна. Яг цаг нь болоогүй бол одоо бас биш юм байна гэсэн ийм сонголтыг өөртөө хийгээд тэгэл тэрнийхээ дагуу тууштай зүтгээд үзвэл бас биелдэг юм шиг санагддаг. Яг ингээ өөрийнхөө нөгөө туршлагаас гэх юм уу те миний нэг бяцхан ингээд яг үзэж мэдэрж байгаа энэ зүйлсүүдээс харахад бас энэ дал тухамсар өөртөө зориг тавьж байгаа байдал өөрийнхөө ингээд өөртөө татж байгаа энэ одоо үг өгүүлбэрийн эерэг инээрэг зориг болох нь л нөлөөлдөг юм шиг санагдчих. Дандаа сайхан харагдах хэцүү юу? Одоо ингээл жишээ нь ингээл нэг өдөр бодоггүй, нэг өдөр үсэн янзлаагүй. За гэрийн хажуудлын дэлгүүр орлоо. Хүүе, Бадам гэрэл их явж штэ. Юу ч гэдгийг одоо манайхан ч нар тэгээд дорн зургийг авдаг ч юм уу. Ингээл одоо бас хэцүү болчихсон шүү. Тэгэхээр ер нь дандаа сайхан явах мэдээж амьдралд янз бүрийн зүйл тохиолдсон. Дандаа инээмсэглэх, дандаа хүнд үлгэр дуурайл болж авахд юм хэцүү байдгүй. Заримдаа жоохон ч гэсэн ингээл залхаад ингээл олонний танил биш байсан ч болоосоо ч гэдэг юм уу. Тийм бодол ер нь төрж исэн нь. Тодорхой хэмжээнд хүмүүс намайг ер нь хүмүүс зүгээр би биенийг аягүй сайн ажигладаг, ялангуяа монголчууд. Заавал олонний танил ч юм уу би бол тийм амар мундаг хүн бол биш байхгүй юу. Зүгээр л би энэ цаг үедээ л бас л нэг хөдөлмөрлөж байгаа залуу хүн. Тийм болохоор хүн болгол би биенийг аягүй сайн ажигладаг. Тэрэн дээр мэдээж эргээд хүнд буруу сөрөг сэтгэл үлдээхгүй тулд хүн болгол тодорхой хэмжээнд өөртөө ингэж нэг юм шаардлага тавьж цэгнэх ёстой цаг үед бол байнга тулгардаг шүү дээ. Түүнээс биш ингээл өөрийгөө хаяад явна гэдэг бол жоохон юу гэдэг юм бэ? Ер нь эмэгтэй хүн гэлтгүү, ер нь хүн өөртөө маш сайн цаг зарцуулж авах хэрэгтэй. Хүн өөрийнхөө ямар үед яаж харагддаг байх ёстойгоо мэддэг байх ёстой. Өөрийгөө хэрэгтэй үед нь бодож чаддаг, өөрийгөө хэрэгтэй үед нь гоё янзалцдаг тий. За би бол айгүй их чөлөө төвц центр бас өмсдөг. Өнөөдөр бас нэвтрүүлэгт оролцож байгаа учраас хүндлээд плажент ингээд өмсөд ямар ч байсан ингээд ямар нэгэн арга хэмжээ айгүй ихтэй байдаг учраас тэрэн зориулсан ийм ганган гоё хувцснууд бол өмсөлгүй яах вэ? Гэхдээ ингийн амьдралдаа одоо магадгүй хүүгээс салхилуулаад явж байхдаа эсвэл хүүгээс цэцлэгээс нь авахта тэр болгоно нэг ийм ганган байгаад идэггүй. Зүгээр л хүсээ дээрээ шуутсан магадгүй нүдний шил зүүцэн уруулаа жоохон өнгөлцсөн нэг тийм л Бадам гэрэл харагдах байх л та. City Night шинийн хөтөлбөр Facebook хуудсанд маань нэг ийм хүсэлт ирсэн байна. Энэ хүсэлтийг биелүүлээд өгчөө гэж бодож байна. Энэ юу гэж нэхэр миний охин одоо 3 настай, мисс болно гэж их ярьдаг. Үргэлж загварын шоу үздэг. Яг өөр шиг чинь мисс болгоно гэж боддгийм байна. Ээж нь одоо бол унтахгүй байна. Гэгээлээ одоо унтаараа гэд Бадам гэрэл миссээр хэлүүлээд өгөөч. Их гайхандаа гэдэг чинь. За ямар хөөрхөн юм бэ? Ийм багасаа өөрийн гэсэн нэг хөөрхөн ертөнцийг бий болгоцсон зоригтой байгаад маш их баярлж байна. Тэгээд гэгээлэн гэсэн. Гэгээлээ одоо унтаарай. Зөндөө орой болцсон байх шүү. Тэгээд дараа нас уулзах шанс зөндөө гарах байх гэж бодож байна. Тэгээд манайх ч бас нэг 3 наснаас дээш 3 наснаас эхлээд балетын сургалтантай хүүхдүүд илсүүлдэг. Тэгээд бас тэрэн дээр бас бит хоёр таарах боломжтой юм байна. Тийм болохоор одоо сайхан унтаж амраад ээжийнхээ үгэнд ороод зорилгын төлөө сайхан гоё зүү зүүдлээ тэгээд унтаж амраарэ гэж хэлмээр. За гэгээлээ охих гайхсан баха. Гэгээлээ унтаарай. Энд бас нэг юм чухал асуулт буюу асуудал дэвшүүлж гарч ирсэн байна л да. Бадам гэрлийн хувьд бол одоо өсвөр насны охтуудтай, хүүхдүүдтэй илүү ажиллаж байгаа. Тэдний амьдралд хөл тавих дээр гараа эхлэлийг нь тавихад одоо хамгийн гол түлхэж болж байгаа хүн гэж одоо зөвхөн
шулуухан хэлгээд тэгэж болно тий. Энэ дээр ингэ чинь анх загвараар явах гэж байгаа охтуудын ард эцэг их нь буруу замаар явах уу гэсэн юм айдас бол байнга дагж байдаг. Энэ тухай ер нь ямар бодолтой байдаг вэ гэж байна. Миний бодлоор бол эцэг их нь хүнд итгэж ийн түүндэл тушаах хэрэгтэй юм шиг санагддаг. Хэрвээ те ямар нэгэн эргэлзээтэйгээр хин нэгэнд аваачиж өгж байгаа аль нэг агентлагт бүртгүүлж байгаа бол тэр эргэлзээтэйгээ явсараагаа л дуусах байх. Магадгүй тэгээд хүн ер нь тэгээд дээр нь хүүхдийнхээ бас хүсэл сонирхол үзэл бодлыг маш сайн сонсох хэрэгтэй. Хүүхдтэйгээ аягүй сайн ярилцах хэрэгтэй. Юу хүсэж байгаа, хинтээ баймаар байгаа, хинээс үг сонсвол тэр хүн үнэхээр хүндэтгэж сонсохын. Хүн ер нь хүндэлдэг хүнээс л үг илүү сайн сонсож ингэж өөртөө шингээдэг юм шиг санагдаж шүү. Тэгэхээр хүндлэхгүй ч юм уу эсвэл үл ойшоосон байдалтайгаар хин нэг хинтэгнтэй харьцсан гэдэг бол үр бүтээлгүй үр ашиггүй сонголт гэсэн үг болчихно. Тийм болохоор мэдээж эцэгчүүд санаа зовох юм даргагүй би тиймтэй агиох таарлцдаг. Тэгээд орой өдөс ч гэсэн ингээл ямар нэгэн юмд явуулах шаардлага цөөхөн тохиолддог л доо. За яг хөө тэр нь юу гэхээр магадгүй 20-ийн арга хэмжээ ч юм уу те тэрэн дээр бас ингээд цэцэг барьж өгөх эсвэл нэг гоё шагнал гардуулах ёслол дээр бас тууз энэ төр ингээл барьж өгөх зүгээр юм энгийн ажлууд зөндөө байдаг. Тэгээд тэр тохиолдолд би өөрөө хүүхдүүдэд аваад өөрөө хүргэж өгөөд гэр болгоныхын гадаа ингээд нөхөртөөгөө хамтдаа эсвэл машинтай хүүхдтэйгээ хамтдаа ингээд хүргэж өгөө тэгээ явдаг. Тэгээд ямар ч байсан мэдээж санаа зовж байгаа хүмүүсийн сэтгэл санааг тайван байлгахын тулд миний өөрийн гүйцэтгэх үүрэг их өндөр байх хэрэгтэй. Тийм болохоор сонгож байгаа хүндээ л итгэх хэрэгтэй болоо. Тэр хүндээ итгэжээвэл тэгэл охин чинь эсвэл хүү чинь аюулгүй тэгээд энэ салбарт амжилттай байх боломжтой. Бадам гэрлийн амьдралд тохиолдчихсан хамгийн хөвгчлөлтэй зүйл гэвэл юу вэ? Ялангуяа одоо нөгөө тайзны гэдэг юм уу дэлгэцийн хүмүүст бол маш олон хөвгчлөлтэй зүйлс тохиолддог шүү дээ. За яг нь зүгээр бүр одоо нэг нэлээд хэдэн жилийн өмнө шинэ залуу загвар өмсгч байхдаа нэлээд тийм нөгөө хувцас айгуу сайн бид нар судалж гарах хэрэгтэй байдаг байхгүй. Тэгээд нэг удаа би зүгээр цахилгааны ардаа гаргах хэрэгтэй юмыг урдаа гаргаад тэгээд ингээд оноо гэж ойлгоод тэгээд тэрийг ингээд жоохон задлаад тэгээд явцсан байсан чинь хөлний айгүй их хэсэг гараад тэгээд нэг тайзан дээр жоохон өөрөө эвгүүцээ тэрэндээ тэгээд ороод ирсэн чинь чи буруу өмссөн байна гэж жоохон загнуулаад тийм тэгээд яг тэрэндээ жоохон санаа зовж ирсэн. Тэгээд тэр бол миний буруу байсан. Ягаад тэгэхээр тайзандаа гарахаасаа өмнө дизайнераас асуух хэрэгтэй байсан. Энэ зөв үү буруу вэ гэж. Тэгээд тэр цаг мөчөөс хойш тэр бол бүр баг хамгийн анхны шоу байсан баха. Тэгээд тэр цаг мөчөөс хойш дандаа дизайнераас асуудаг болсон. За энэ зөв үү? Хувцас өмсөж дуусчаад энэ цахилгаан энэчнээ зөв үү? Энэ ингэж зангидах зөв үү? Энэ зөв үү? За жин тань окей заа би гарлаа гэдэг гарт ирсэн. Тайзан дээр яг ингээд маш олон гэрэл өөрлөвчин туссан. Зөвхөн тэр тайзан дээр өөрөө ганцаараа алхаж явах тэр мөчөд бол мэдээж эмэгтэйчүүд эрэгтэйчүүд маш олон хүний нүд бол өөрлөвчин унж байгаа шүү дээ. Тэгэхээр тэр мөчөд ингээд их олон хүн хараад ахаар одоо бол мэдээж олон жил загвар өнсөн болохоор тэгдэг байх. Ер нь ингээд эвгүүцэх тийм сэтгэл төрж байв их онгорхоо хувцс өмсдөг юм уу? Төрлийн л хувцс өмсөж байгаа шүү дээ, тийм ээ. Эсвэл одоо тэр болгоноос маш их ирч хүч авдаг уу? Ер нь бол би тайзан дээр гарахтаа маш их ирч хүч авдаг. Тэгээд хүмүүс одоо ер нь бол загварын салбарыг хүмүүс аюу эргээр ойлгодог болцсон. Үн цэнийг нь ач холбогдлыг нь мэддэг болцсон учраас би тайзнаар гарах болгондоо л аюу их аз жаргалыг мэдрээд ингээл аюу их урт удаан хугацааныхаа ирч хүчийг нөхчдөг. Тэгээд тэр маань эргээд надад илүү урам зоригтой, илүү бүтээлч байх боломжийг бүрдүүлж яадаг учраас тайзнаар гарах мөч болгон гоё. Тэр хүмүүс сайныг ч ярьсан, мууг ч ярьсан зүгээр л тайзан дээр байгаа учраас би тэр дизайнерын хувцасыг амлуулах хэрэгтэй гэдэг үүргээ бодоод явах хэрэгтэй учраас тэр нь надад хамгийн гоё байдаг болохоор нэг тийм тэгж ярьчлаа да ингэж ярьчлаа да гэж юусо бодож байгаагүй юм байна. Маш олон хүсэлтүүд ирээд байна. Тэгээ би энэ бас хүсэлтүүдийг уншиж өгөхгүй бол яагаад ч юм дараа нь энэ хүмүүс өртөө загнуулах юм шиг байгаад байгаа юм л та. Тэгээд энэ охины хувьд бол жингийн илүүдэлтэй. Тэгээд хүүхдүүд чи илүүдэлж интэй чи тарган гэж ингээд банк шоолдгоо. Тэгээд энэ охин өөрийгөө ингээд өөрчлөхийг маш их хүсэж байгаа. Мишелээ чи амжилтандаа заавал хүрч чаднаа гэд хэлээд өгөөч гэдэг чинь. Тэгээд үүгээр дамжуулаад машин сайн мэдгүй юм тий. Үүгээр дамжуулаад маш олон хүмүүст бас энэ урмын үг болох байх гэж бодож байна. Тэгээд нөгөө энэ дээр бас нэг зүйлийг дараа нь шууд залгуулад хариулахад төрсний дараах нөгөө нэг турах үйл явцаа яаж шийдсэн бэ гэсэн энэ асуултанд нэг хариулахгүй бол манай эмэгтэйчүүд асуусаар л байна. За тэр жингийн илүүдлийн асуудал дээр бол ер нь хүн нөгөө амьдралын зөв хэв маяг, амьдралын зөв хэвнэл гэдэг чинь зөв хооллолт,
дасгал сургуулалт, өөрийн гэсэн хичээл зүтгэл, зорилго юунд хүрэх гээд байгаа нь тэр болгоноос эрч хүч авч урам зориг авч өдөр болгоныг хөлсөө гаргах ч гэсэн айгүй аз жаргалтай хөлсөө гаргах хэрэгтэй. Тэгэхээр наснасаа шалтгаалдаг хүүхдүүд. За магадгүй нэг 15 хүртэлх насны хүүхдүүд жингэлүүдэлтэй байлаа гэхэд тэрэндээ нэг ач холбогдол өгөхгүй байх тохиолдол айгүй олон байгаад байдаг байхгүй. Магадгүй эцэг их нь хайцсан ч юм уу те. За ямар нэгэн байдлаар анхаарал тавьдаггүй эсвэл зүгээр л за зүгээрээ гэж бодсон ч юм уу те. Тэгэхээр 15-аас дээш насны хүүхдүүд яадаг гэхээр нөгөө эмэгтэй хүн гэдгийг мэдрээд, эрэгтэй хүн гэдгийг мэдрээд хин нэгэнд бас шохоорхож дурлаж эхлээд те. Тэгэхээр ингээ хүн болго өөртөө айгүй анхаарал тавьж эхэлдэг. Тэгээ тэр үеэдээс хүүхэд бас айгүй их ингэж өөрийгөө өөрчлөхийн тулд эрчимтэй ингэж зүтгэдэг юм байна лээ. Одоо миний л анзаарснаар бол тэгээ манай агентлагт сурж байгаа хүүхдүүд бас хөвчлэн өсвөр насны хүүхдүүд маш их байдаг. Тэгээд ийм жингэлүүдэлтэй хүүхдүүд энэ төр гэхээр би бас тэднүүсийг тийм үнэхээр болохоо байцсан гэж хизээч хэлхийг хүсдэггүй, хэлэх шаардлагагүй. Ягаад тэр хүн болгонд боломж байгаа. Хүн болгон өнөөдрөөс илүү маргааш өшөө илүү сайхан байх боломж байдаг байхгүй. Тэгэхээр зүгээр энэнд итгэж амьдрах нь өөрөө амжилтанд хүрэх эсвэл хүссэндээ хүрэх аюу том алхам, аюу гоё тийм урам зориг ирч хүч болж чадна. Тэгэхээр миний бодлоор л намайг сонсож байгаа хүн болгон дахин давтагдчихгүй цорын ганц учраас танд байгаа сайхан болгоныг илүү даваа тал болгож, илүү ингэж гаргаж ирэхийн тулд өнөөдөр өөрийгөө олох, өөрийнхөө юу дуртай зүйлийг хийхдээ амьдралдаа аз жаргалыг мэдрэхийн тулд өөрийнхөө дуртай зүйлтэй хамт байх, дуртай зүйлийг байнга хийдэг байх, тэрнээс ирч хүч урам зориг авдаг байх. Тэр нэргээд хүнд өөрт нь сайхан харагдах, өөртөө таалагдах, тэг хүмүүсээс гоё урмын үг сонсох, олон энэ одоо зүйлүүдээс уялдаа холбоотойгоор гарч ирдэг байх. Тэгэхээр өөртөө ихтгэлтэй бай. Ямар ч тохиолдолд бол хүн дахин давтагдчихгүй цорын ганц чи бол энэ дэлхий дээр цорын ганц байгаа учраас ямар ч эргэлзээгүйгээр зорилгын төлөө тууштай тэмцэх хэрэгтэй. Одоо бол сургалтын төв ажиллаулж байгаа. Тэгээ манай нэг үзэгч хэлсэн гэж чинь энийг охидын сургууль болгочих болдгоо юм уу? Монгол бол одоо охидын сургууль байхгүй шүү дээ. Тэгээд эндээ одоо нэгээс 12 дугаар ангийн боловсрол олгодог. Ингээд дээрэс нь сая ингээд ярьж байгаа мэдлэг боловсрол хөөхний хөгжилгээ бүх юмудаа оруулсан ийм сургууль байгуулах бодол байхгүй юу гэж хэлж байна. За ер нь бол миний бас хитийн аюу том зорилго боловсролын салбарт тодорхой хэмжээнд өөр өгрөлтэй болох юмсан гэдэг надад аюу том зорилго байдаг. Энэ бол миний гэр бүлийн зорилго. Тэгээд охидын сургууль гэхээс илүүтэйгээр зүгээр ер нь бол тэр хүнийг хувь хүн талаас нь хөгжүүлэх талын бүхэл асуудлуудад нь хамтдаа байдаг, тусалдаг, тэр хүнийг дэмждэг, урамшуулдаг. Ер нь бол бид нар бие биендээ урмыг айгуу дутуу хэлдэг, урам өгч бие биендээ гоё бие бинийгээ магтахаас айгуу зайлсхийдэг юм санагддаг. Зүгээр л гоё харагдчихна гэдгийг хэлхийн тулд цааргалдаг ч юм уу тийм. Тэгэхээр энэ одоо шал хэрэггүй хандлагуудыг болиулахын тулд хувь хүний хөгжил, өөртөө ихтэй байх, өөрийнхөө өөрчлөлтийг хүлээн зөвшөөрөх, өөрийнхөө өөрчлөлтөнд бэлэн байх гэсэн тэр зорилгоудын дагуу бас мэдээж боловсролын салбарт бол хийн гэсэн төлөвлөгөөнүүд бол байгаа. Тодорхой хэмжээний нэлээд том ажлууд бол байгаа. Тэр бол их урт хугацааны бас их сайн төлөвлөж, сайн бодож ингэж хийх хэрэгтэй асуудлууд, ажлууд байгаа. Тэгээд болно. Ер нь бол гэхдээ охидын сургууль гэж бол би хэлэхгүй. Яагаад тэгэхээр альч тохиолдолд эмэгтэй хүүхдүүд хамтдаа байж иж бас өрсөлдөөн, зөв өрсөлдөөн, бас зөв шохоорхол тэнцээ бас нэг юм урам зориг, нэг юм өөр зүйлүүд явдаг. Баланс нь таарна гэдэг яг үнэн тий. Тийхгүйгээр магадгүй охидын сургууль, хөвгүүдийн сургууль гिचгээр ингээд яг нэг хайрцаг насаал гарахгүй эмэгтэй хүн бол эмэгтэй хүн одоо тий эрэгтэй хүнтэй харьцахад болтгоо ч юм уу. Одоо нэг тийм сөрөг юм хандлагууд аяах гардаг болов гэж боддоо шүү дээ. Ямар ч тохиолдолд нийгэм бүгдээрээ л ингээд солилцож байгаа угаасаа 10 дугаар ингээд солилцохоос заавал ингээд тий тусгаарлал хар багаас нь тусгаарлах ер нь шаардлага байдаг. Яг ингээд ярилцаа сууж исэн чинь маш их тийм эерэг одоо мэдрэмжийг хүн ингээд нэг одоо ийм гой хүнтэй уулзахаар нэг тийм эерэг сэтгэлийг авдаг шүү дээ. Тэгж ин л та. Тэгэхээр одоо мэдээж маш олон охтууд бас ингээл за бадам гэрэл шиг болъё тгий инги гэж байгаа бол мэдээж одоо бадам гэрлийн өөрөөсөө цацруулж байгаа тэр энерги их эерэг байгаа болохоор тэгж байгаа гэж бодож байна. Энэ бүхнийг ер нь өөртөө яаж цогцлоосон бэ? Энэ бүхнийг номноос уншдгөө эсвэл одоо ээжээсээ авдгөө өөр хин нэг хүнээс үлгэрлж гин үү? Мэдээж олон үлгэр дуурай авдаг хүн байгаа. Түүнээс гадна бас миний нэг тийм үзэл баримтлал байдаг байхгүй юу? Хин нэг муулах ч юм уу, хин нэг одоо хурцаар шүүмжлэх ч юм уу те. Тэр хүний алдаан дээр дөрөөлж тэр хүнийг сэтгэлийг нь одоо гондоох, сэтгэлээр нь гондоох, тэр өдрийг нь ингээд байхгүй болгох үг өгүүлбэрүүд огт хэлэхгүй юм шүү гэдэг тийм зорилго байдаг. Зүгээр л
тэр хүн алдаа хийсэн байж болно. Гэтэ алдаагаа дахин давтахгүй байх боломжийг нь бий олох юмсан л гэж үздэг. Тийм болохоор зүгээр энэ бодол надад аяг их нөлөөлдөг болов. Үнэхээр муу хүн таарад гэдэг юм уу? Үнэхээр одоо Бадам гэрлэг гомдоолоо бүр өстой тэгээ уйл марч юм шиг тэгж санагдлаа гэхэд Бадам гэрэл яг ингээл инээмсэглэл тухайн хүнд боломж олгох уу? Боломж олгодог. Ямар мундаг юм Олгож бэ? байсан бас тохиолдол байх нь шүү дээ. Ер нь бол маш олон байгаа. Ягаад тэгэхээр одоо ингээл төрийн байгууллагууд ч гэсэн тэгэл бидэрт ингээл нэрвдэх аягүй олон шалтгаан байд юм байна л да. Тэгээ миний хувьд бол бас сурж суралцаж бас энийг ингээл нэг өөрийн гэсэн амьдралынхаа үзэл баримтлал болгочих гол хичээгээл ингээл алхам тутамдаа бас хүмүүсээ суралцаал харилцаагаа сайжруулах гал яваад байгаа хүн шүү дээ. Түүнээс би бол тийм амар төгс төгөлтөр хүн бол хизээч болж чадахгүй байх. Хизээ тийм бол боломжгүй байх. Гэхдээ тодорхой хэмжээнд өөрийнхөө зүгээс ядаж надтай уулзсан нэг ч гэсэн хүн тэр өдрөө амар гоё урмын үг авцсан, амар гоё инээмсэглэлтэй, бусдтай ч гэсэн аягүй гоё харьцаж тэр зорилгын төлөө ямар нэгэн зүйлийг хийж байгаа гэсэн урам зоригоор дүүрэн ирч хүчээр дүүрэн яваасай л гэж үздэг байхгүй. Тэгэхээр надтай харьцаж байгаа хүмүүс нэг тийм яа хэвээр аягүй их дарамттай байлаа ч юм уу тий тэгж бити бодоосаа гэж хүсдэг учраас магадгүй харилцаандаа их одоо хичээл зүтгэл гаргадаг баг. За нэвтрүүлэг маань эхлээд бидний ярилцдаг Ямар хурдан дуусчихваа 30 минут болцсон байна. Тийм тэгээд нэвтрүүлэг маань жаргах цаг болсон байна. Үзэгчдээ тэгээд ялангуяа өнөөдөр бол манай нэвтрүүлгийн эхлэлийг залуу охтууд их үзсэн болов уу гэж бодож чинь тэр охтуудад ирч хүч, урам зориг зүгээр би хажууд нь зогсож байгаа би хүртэл ингээд их юм гоё юм эерэг энергиэр ингээд сэнгэлэгдээд ингээд өнөөдрийн ярилцлага жаргаж байгаад маш их баяртай байна. Тэгээд гуруулаа бас төгсгөлд нь За тийм уулзсных тэгээд маш олон зүйлийг төлөвлөж байгаа юм байна. Төлөвлөж бодсноос чинь илүүтэйгээр бас биелэх болтгоо гэж хүсье. Бүгдээр ингэ биелүүлэх болтгоо. Минийгаа уучих угаасаа нөхөртөөгөө явж байгаа юм билээ. Нөхөр нь хамт явж ирсэн. Нөхөр жолооч хийчих байх. Тэгээ манай үзэгчд бас араас нь амжаагаад цагдаа зогсоогоороо гэдэг байгалийн нэвтрүүлгийн араас ингэж хийдгийг. Тэгээд Бадам гэрлийнхээ ажилд өндрөөс өндөр амжилтыг хүсье. Бодож байгаа, санаж байгаа бүх зүйл нь яг л одоо түрүүний хэлсэн шиг, ярьсан шиг биелэлээ олоосоо гэж чин сэтгэлээсээ хүсэж байна. Манай үзэгчдийн зүгээс ч тэгэж хүсэж байгаа. City Night-ийн хөтөлбөр гэсэн Facebook хуудас руу ороод уншаарай. Маш олон тийм сайхан үгсүүд байгаа шүү. Маш их баярлалаа. Та бүхэн өөртөө ихтэй байгаарай. Зорилгодоо үнэнч тууштай байгаарай. Хичээл зүтгэл гаргасан хүн болгоныг амьдрал шагнадаг гэж би боддог. Тийм болохоор шагналаа авахтаа бэлэн байгаарай гэж хэлбээр байна. За баярлалаа. Боломжтой хараарай. Сайхан амраарай. За баярлалаа. За.